Золоо шоуыг сонсох дуртай бол subscribe дараад дэмжээрэй. Мөн бас Apple Podcast дээр 5 хоттой review өгч дэмжээрэй. Баярлалаа. Тэг би бас ингээд яг тэр юг харъя гэж бодсон юм нөгөө одоо өмнөх хуцалтай нэг зургийг нь тэгэнгүүт нь жишээлбэл стилисттэй хуц өмссөн олт төрчиг. Одоо нэг дийлэх 30 гарсан ах нар одоо баннер гэж яриад байгаа шүү дээ. Гүзээтэй байгаа тийм болохоор гүзээтэй хүнийг яаж гой харагдуулах вэ гэдэг бас нэг том ер нь бол маш том сурилт гэж би харж байгаа. Тийм би тэрэн дээр юу гэж хэлдэг гэж. Юу гэж? Гүзээтэй хүнийг яаж гой харагдуулах вэ гэх юм бол би тэр хүнийг жимд яваа гүзээг хаасл гэж хэл. Бас гоё юм байна. Тийм тэгснээс тийм ер нь бол тэгж хэлнэ л дээ. Тийм ерөнхийдөө эрүүл байх те. Ер нь бол том гүзээ тийм эрүүл одоо дасгал хөдөлгөөн игээд яг жигд фитлах байвал ер нь хүнд бүх хувцас гоё харагддаг юм. Тийм би бол яг зарим хүмүүс таалагдахгүй ч магадгүй л дээ. Үнэхээр одоо тархан туранхай байх хүний юу л да. Хувь хүний маш их дотоод хувийн асуудал. Гэхдээ үнэхээр одоо боломжтой үнэхээр өөрийнхөө одоо нэг хичээл зүтгэлгүйгээс болоо тиймэрхүү байгаа бол би бол шулуухан шууд хэлдэг та ч ингээ асаал гэдэг. Тэгээд хүмүүс зарим намайг жоохон шүүмжлээд идэгэн зарим хүмүүс чи ингээд одоо би одоо хүний body image чинь ямар ч яж олон бүх body image үзэсгэлэнтэй тэр бол нөгөө нэг тэр body image-ийн талаар бол би жишээ нь үнэхээр одоо том хөх өгцөгний тухай ярьж эхлэх байхгүй юу тэр бол байгалаасаа төрсэн асуудал те үнэхээр одоо өөрөө хичээгээд би болгож болохоор зүйлийг бол хүн би болгоод үнэхээр ингээд одоо бүхэл би image үнэхээр beautiful хүн болгоно л үзэсгэлэнтэй гэхдээ одоо ямар нэгэн гүзээ ч юм уу илүүдл юмыг бол аль болох өөрөө хичээчүүл зүгээр шүү л гэж би хэлдэг юм. Угаасаа сайхан биетэй ер нь бол сайхан бие ч байхад одоо ингээд нэг тийм илүүдл янз бүрийн зүйлгүй дээр хүний биен дээр ямар ч хувц ер нь зүгээр зохиол юм тий. Гэхдээ нэг юу дийлэнх тийм стереотип байдаг ер нь бол хүн болгон өөрөө үзэсгэлэнтэй. Тэгээ биентэй бол ерөөсөө огт санал нийлдэггүй. Ягаад гэвэл өрөөнд одоо тэ шоу байлаа тэгэл хүн болгон ер нь мэдж байгаа шүү дээ. За хамгийн царайлаг хин байна, хамгийн царай муу хин байна гээл тэгэл ягаад гэвэл би бас нэг ном уншиж байсан юм. Энэ бол зүгээр одоо хийсвэр яриа биш. Одоо мис заслын гоо сайхны мис заслын мис засалч нартай хамтарч ажилладаг юм сэтгэл зүйчийн сэтгэл судлаачийн ном байсан. Beauty би нэр нь одоо мартсан яг хэлэхэд тэр хүн юу гэж хэлмээ гэвэл ер нь бол альва одоо хүн төрөлхтөнд бол төстэй нэг юуны гоо сайхны стандарт байгаа. Тэр нь одоо Азч бай, Африкч, Оросч бай ер нь тийм нийтлэг стандартууд байдаг. Тэрний үг гэвэл одоо хүн пропорц. Бас манай маркетинг хичээлүүдэд дээрээс тэрийг манай багш маань зааж ирсэн юм гэвэл яг хүмүүсийн юун нүүр нь одоо тэ яг хамарнаас ишээ хүртэл зайн байна гэдэг тийм пропорцгаа тийм болохоор ер нь бол хүн болгон гоо үзэсгэлэнтэй бол биш. Ер нь бол хүн болгон үнцэнтэй. Гэхдээ яалчгүй энэ чинь бол одоо гоо үзэсгэлэн тий. Яг үнэ. Гоо үзэсгэлэн чи яг гоо үзэсгэлэн тий. Тэгэхээр тий яг зөв. Багш ч маш гоё зөв хэлсэн байна. Гоёор тал. Нэр хүн болгон яг үнцэнтэй. Гэхдээ яг хүн болгон бас нэр яг үзэсгэлэнтэй бол биш. Үнэ. Тий. Тийм. Тэгээд чи бас ингээ Карл Лагерфельдийг шүтдэг. Тэгээ мань хүн өөд болсон бурхан болсон. Тэгээд 200 сая долларынхаа яг тэ өөрийнхөө хөрөнгөө муурдаа үлүүлсэн. Яг ингээ бодонгууд яг мань хүн нэг одоо загвар өмсөж байгаа хүмүүс ялангуяа өөрийн гэсэн тийм юу одоо урам өгдөг ч юм уу эсвэл нэг тийм хүмүүстэй байдаг. Тэгээ мань хүний бол голдуу нэг тийм амар тийм залуу ирж хүчийг агуулсан тийм хүмүүс түнд одоо урам инспирэшн өгжсэн одоо мьюз гэж нэрлэдэг байгаа мьюз. Яс нэг ер нь бол хүний бүр хамгийн гоо үсгэлэндээ үе гэж байгаа юм байлээ. Яа тэгвэл нэг юу загварын ертөнцийг харангуут нь бол тухайн тэтэст орон насны хүмүүсийг ер нь голчлоод ингээ нүр царай болгодог.
би яг юу асуучихсан бэлээ тэрийг марчлаа. Гэтэ яг энэ санааг юу ч нь ойлгож чинь. Тийм. Ер нь бол намайг хүүхэд тахт ч юм уу загвар ерөнхийдөө 14-өөс эхэлдэг байсан. Ер нь 14 настаас моделийн карьер нь эхэлдэг. Гадаадд жишгсэндээ ерөнхийдөө 14-т охтууд хамгийн одоо яг хамгийн үзэсгэлэнтэй ингээд залуугаар нэг айгүйх модель өмсөлдөг байсан. Гэхдээ сүүлийн үед тэр бол хандлага өөрчлөгдөж байгаа. 10 болсон гэхгүй юу? Тоглолт шилжээ. Тий хитрхи залуу байна те бас насан туршиг байна. Тэгээ дээрэс нь бас миний тэгж божон хүн болгон нөгөө нэг яг нэг тухайн үедээ үзэсгэлэнтэй харагдах хүнд үе байдаг гэдгсэн шүү дээ. Тэгэхээр 14-т хөөрхөн одоо үзэсгэлэнтэй байж болно. Эсвэл 24-т 34-т 54 70 те 64 74 ч гэдэг юм уу. Ингээд хүн яг ингээд 74-т гинт үнэхээр гоё болцсон юм ихтэй хүн байдаг. Одоо сүүлд бас манай тэр нөгөө Elon Musk шүү дээ. Elon Musk-ийн ээж нь Mayo Musk гэдэг нэг юм ихтэй байгаа шүү дээ. Тэр бол одоо бүр яг одоо ингээд даал гарцаа модельхэн карьер нь бүр өссөн. Бүр маш их сэтгүүлүүд дээр гараад олон брендийн нүүр царай болоод явж байгаа. Тэгэхээр хүн болгоны моделийн карьер бол яг нас нэг хамаарахгүй хандлага руу одоо орцсон. Намайг хүүхэд байхад бол арай нэг тийм залуухан левел ер нь үзэсгэлэнтэй энэ төр гээл тэгдээс. Одоо дэлхийн ертөнцийн ерөнхийдөө ингээл аяа өөр хандлагатай болоод бүх юм нээлттэй болоод эхэлсэн шүү дээ. Тэгэхээр тийм л байгаа л да. Хандлага нь бол тийм би ч гэсэн ер нь сүүлийн үеийн хандлагатай ч гэсэн надад таалагдсан бас хэтэрхий жоохондоо 14-д ч асал жоохон штэ. Тийм. Тэгээд тийм л тийг санагддаг.